Дүрслэх урлаг, технологи, мэдээлэл зүй гэдэг гурван хичээлийн агуулга хоорондоо уялдаатай байх ёстой буюу практик дээр нэг цэг дээр огтлолцох ёстой юм байна. Учир нь өнөөдөр бидний хэрэгжилж буй амжилттай технологийн цаана амжилттай дизайн, амжилттай хардвер, амжилттай софтвер байдаг. Гагцхүү эдгээрийг хэрхэн ажилдаг вэ гэдгийг тус тусад нь заахаас илүүтэй эдгээр нь хоорондоо хэрхэн холбогддог вэ гэдгийг хүүхдүүдэд багаас нь ойлгуулах хэрэгтэй. Дизайнд бол мэдрэмжтэй нүд, хардверт эв дүйтэй гар, софтверт алгоритмик сэтгэлгээ хэрэгтэй байдаг шиг нүд, гар, тархины уялдаатай ажиллагааг зэрэг хөгжүүлэх нь маш чухал юм. Жишээлбэл робот гэхээр арай хүнддэг байх. Зүгээр нэг санал дээр жишээ авъя. Ямар санал хийх вэ гэдэг дизайнаас эхлээд тэрийг ямар програм дээр хийх үү гэж үргэлжлээд ямар материал хэрэг болох уу, товчлууд дарахад дээшээ доошоо хөдөлдөг байх уу, тэр товчлуурын цаана ямар электроник төхөөрөмж байх уу, тэрний алгоритм нь яаж ажилладаг байх уу гэд энэ бүтээгдэхүүнийг хийж байх хугацаанд тухайн хүүхэд олон талын мэдлэгийг эзэмших боломжтой. Жишээ нь Австрали улсад энэ гурван хичээлийг цогц болгож ордог ба боловсролын хөтөлбөртөө тусгасан байдаг. Харин манай Монголд энэ чиглэлийн буюу дижитал технологийн хичээл мөн заах арга зүй дутагдaltaй байна.